Бид хязгаарыг судалснаар мөрийн шугамын уртыг хэмжих, дүрсийн талбайг тооцож олох, биетийн эзлэгүнийг хэмжих тухай болон тасралтгүй хөдөлгөөн, физикийн зарим хэмжигдэхүүний тухай ойлгох болно. Геометрийн хичээлдээр бид тойргийн урт 2πr, дугуйн талбай πr квадрат байдгийг үзсэн. Гэвч эдгээр утгыг яг яаж тооцож бодож олсон юм бол 2300-аад жилийн өмнө Грекийн эрдэмтэн Архимед дугуйн талбай нь уг тойргийн урт болон радиусаар каттай хийсэн тэгшүнцэгт гурвчны талбайтай тэнцүү байна гэжээ. Өөрөөр хэлбэл дугуйн талбай нь тойргийн уртаар 1 каттай хийсэн радиусаар нөгөө каттай хийсэн тэгшүнцэгт гурвчны талбайтай тэнцүү гэжээ. Архимед яаж үүнийг тооцож гаргасан юм бол хязгаарыг судалснаар үүнд тодорхой хариулт авах болно. Энэ дугуйн талбайг S гэе. Бүгдээрээ дугуйн талбайг нь олж чадах өөрсдийн мэддэг дүрсийнхээ талбайгаар ойролцоогоор илэрхийлэх арга хэрэглэе. Тойрогт адил талд гурвалжин багтаая. Энэ нь 3 тэнцүү адил хажууд гурвалжнаас тогтох бөгөөд бид адил хажууд гурвалжны талбайг олж чадна. Гэхдээ үүний талбай дугуйн талбайтай тийм ч ойролцоо байж чадахгүй байна. Одоо зөв 6 үнцэгтийг багтаая. Түүний талбай дугуйн талбай руу арай дээр төгсөн байна. Харин зөв 12 үнцэгтийн талбай дугуйн талбай руу илүү сайн төхөж байна. Гэх мэтчлэн тойрогт багтсан илүү олон үнцэгтийг дурах боломжгүй. Харин талын тоо ихсэх тусам тойрог руу улам бүр дөхөх нь харагдаж байна. Үүнийг математикаар томьёолбол тойрогт багтсан зөв олон үнцэгтийн талын тоо n хязгааргүй руу тэмүүлэхэд S-ийн талбай багтаасан дугуйн талбай S талбайтай тэнцүү байна. Архимедийн хэлсэн өгүүлбэрийг нотлоё. Үүний тулд тойргийг тэнэлгсэн гэж бодвол энэ хэрчмийн урт тойргийн урттай тэнцүү байна. Өмнө ярьснаар тойрогт зөв 6 онцогт багтаан тэнцүү адил хажууд гурвалжнуудын байрлалыг нь ингэж өөрчлөе. Ингэхэд гурвалжнууд маань параллелограмм дүрс үүсгэсэн байна. Байрлалаа буцаан олон үнцэгтийн талын тоог 8, 10, 12 болгон ихсгэе. Байрлалыг нь өөрчилбөл тэнцүү адил хажууд гурвалжнууд мөн параллелограмм дүрсийг үүсгэсэн байна. Гэх мэтчлэн олон үнцэгтийн талын тоог улам бүр ихсгэн байрлалыг өөрчлөхөд дугуйн талбайг ойролцоогоор илэрхийлэх тэнцүү адил хажууд гурвалжнууд маань тэгшүнцэгт дүрс рүү дөхсөн байна. Хуваалтын тоо n-ийг хязгааргүй болгоход тэгшүнцэгт болно. Тэгшүнцэгтийн энэ талын дундаж цэгийг энэ оройтой холбосон шулуунаар хайчлан эвлүүлбэл тэгшүнцэгт гурвалжин болно. Тэгшүнцэгт гурвалжны нэг катет нь тойргийн урт, нөгөө катет нь тойргийн радиус билээ. Ингээд талбай нь тойргийн уртыг үрждэг нь тойргийн радиус, хуваадаг нь 2 болох тул энэ нь дугуйн талбайтай тэнцэх болж байна.